Тэр өдөр би хүүгээ шүдний эмнэлэгт үзүүлэхээр дагуулж очив. Харин би өөрөө эмнэлэгт тэр бүр очиод байдгүй хүн л дээ. Гэвч ягаад ч юм үзүүлж таарсан. Жижигэн байна. Нэр бол 1.8, 1.3-тай хэмжээд жижигэн хамтран ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр та бол одоо урьдчилан сэргийлэх үзлэгтэй гэж хамрагдсанаар одоо бол энэ хавдрыг цаашаа дамжуулахгүй цаашаа томрохоос урьдчилан сэргийлж бүр идэх боломжтой болж байгаа юм. Миний амьдрал бусдын ладал аз жаргалтай сайхан байлаа. Харин тэр мэдээнд би их цочирдсан. Ажил төрөл гэсээр эрүүл мэндэд анхааралгүй явж. Надад гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага бий. Хэдийгээр миний өвчин ихний шатанда байгаа ч гэсэн энэ мэдээг ойр дотны хүмүүстэй хэлж сэтгэлийн зовоохыг хүсэхгүй байлаа. Гэвч би бууж өглөөгүй өвчнөтгөө тэмцэхэр шийдсэн. Надад эдгэрэх найдвар бий. Амьдралд хэрвээ гэж байдгүй гэдэг чи хэрвээ би тэр өдөр эмнэлэгт үзүүлээгүй бол амьдралын амтыг эрүүлэнх явахын сайхныг мэдрэхгүй байх байсан. Би биенээ дэмжиж түшиж явах ёстой гэдгийг ухаарсан.